Орон саруудад Монголын бизнес эрхлэгчдийн өмнө шинэ боломжууд нэгдэх гэж байна. Энэ нь манай улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан хэлэлцээр хүчин төгөлдөр болохтой холбоотой юм а. Уг хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол бараа бүтээгдэхүүн Орос, Беларусь, Казахстан, Кыргызстан, Армени зэрэг улсын өргөн зах зээлд нэвтрэх боломж бүрдэх юм а. Манай улс үүнд хэр бэлтгэлтэй байгаа талаар дараагийн сурвалжлагаас үзээрэй. Энэ бол Бээжингээс Москва хүрэх төв зам. Энэ бол Орос Монголын төмөр зам. Галт тэрэгний дуу. Энэ бол Арамас Тория гүрж үндэстэн Оросын холбооны улсын иргэн мөн Монголд бизнес эрхэлж байгаа нэгэн. Тэрээр одоо Улаанбаатар хотын орчимд томоохон логистикийн төв байгуулж байна. Цар хүрээ үйл ажиллагааны боломжийн хувьд Монголд ижил төстэй төсөл одоогоор үгүй. Хотын төвөөс 20 гаруй километрийн зайд байрлах уг төвийн дэргэд төмөр болон автцам хоёулаа ойрхон оршдог. 32 гектар талбайг хамрах энэ бүтээн байгуулалтад үзэсгэлэнгийн төв, гайлын терминал, зочид буудал, кафе, авцогсол, техникийн үйлчилгээний станц багтжээ. Мөн өөрийн авцамын салаа, том аврын крантай довчхондоо Монголын нутгаар дамжин бараа тээвэрлэгчдэд шаардлагатай бүх дэд бүтэц энд бүрдэж байна. Энэхүү төв ашиглалтад орсноор Аз, Европыг холбосон тээвэр логистикийн хугацаа богиносч зардал мэдэгдэхүйц буурах боломж бүрдэх юм а. Комплексный подход в данном случае. Цогц шийдэл гэдэг нь энэ төсөл дараах байдлаар хэрэгжин, бараагаа авчирна, эндээ буулгаж байрлуулна, агуулгад хадгална, үзэсгэлэн дэлгэн, мөн шаардлагатай гайлын бүх бүрдүүлэлтийг газар дээр нь шууд хийлгэнэ. Яг энэ боломж нь Оросын үйлдвэрлэгчид, тэрэнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд уг төслийн хамгийн том ач холбогдол болж байна. И среднего бизнеса. Обслуживание. Хамгийн гол нь логистикийн зохион байгуулалт сайжирснаар бараа бүтээгдэхүүний нийт өртөг 15-20% буурах боломжтой. Логистик зөв оновчтой ажил бол эцсийн дүндээ ард иргэдэж ашигтай. Народа это очень хорошо. Энэ боломж тун удахгүй бодит ажил хэрэг болно гэж үзэж байна.